My name is Ian Anderson. I go by Ride with Ian on Instagram, and I'm biking from Portugal. Намайг Ian Anderson гэдгээ би дугуйтай аялал хийж Instagram хөтэлдэг. Нийт 10 сарын хугацаанд 15,000 орчим километр аялал хийж Оросын холбооны улсаар дамжиж Монгол улсад ирсэн. Цаг агаар миний төсөөлснөөс ч илүү хүйтэн байна. Энэ хүйтнийг сүйтэй цайны ачаар л давж байна да. Анх сүйтэй цай гэхээр чихэрлэг байх гэж боддог байсан боловч эсрэгээр давстай байсан нь намайг маш их гайхшруулсан. Хэрв сүүний шүл гэж арай ойлгож уух байсан болов уу гэж бодож байна. Монголд ирснийх бүх үзэж, мориунож, Монголын тоглолтыг үзэх, Чингис хааны төрсөн өдрийг үзэх гээд хийх зүйлс маш олон байгаа. Ундаг дугуй унаад хөдөөгүр их явсан болохоор одоо Улаанбаатар хотод хэсэг суурин байж орчин үеийн Улаанбаатарыг мэдрхийг илүү их хүсэж байна. Би Монголд ирээд төрсөн анхны сэтгэл гэвэл хүмүүс нь их нөхөрсөг байсан. Бүх ачаагаа аччихсан явж байхад туслах уу гэж асуудаг. Тусламж хүсээгүй байсан ч туслах гэж оролддог. Дурын айл юм уу байшинд очоод тусламж гуйхад халуун хоол цайгаар дайлдаг. Үнэхээр зочломтгой байсан. Yeah, this happens many times, and this is unique, I think, to Mongolia. Outside here. Yeah, so 90% of my social media growth. Би одоо Португалаас Япон руу дугуйтай аялал хийж байгаа. Үүнээс өмнө Аляскаас Аргентин руу явж байсан. Африк, Австралиг хөндлөн давж байлаа. Дугуйгаар аялах хугацаанд хамгийн таалагдсан 3 улсаа нэрлэвэл би Иран, Афганистан, Монгол гэж хэлнэ. Миний нийт дагагчдын 95-аас 98% эдгээр улсуудад явж байхад бүрдсэн. Тэр үед айдсаа даваад явж байсан маань хамгийн их сонирхолтой. Өөрийгөө даван туулах шинэ арга байсан юм а. You need to give people something that they cannot get anywhere else.